За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө Project Academy YouTube сувгийн видео хичээлээр React систем дээр суурилсан front-end болон back-end системүүдийн хооронд нь хэрхэн холбож, за тухайн сервер дээр байгаа JSON файлыг хэрхэн front-end систем дээр унших талаар та бүхэндээ тайлбар хичээлийн тайлбарж үзүүлье. Өнөөдрийнхөө хичээлээр бид нэр back-end буюу front-end гэсэн хоёр сервер талын болон хэрэглэгч талын системийн back-end хэсгийг хэрхэн бэлтгэх талаар та бүхэндээ тайлбарж үзүүлье. За юуны түрүүнд бид нэр хавцуудаа бэлтгэх ёстой байгаа. За хавцаа бэлтгэхийн тулд дараах командуудыг хийн. За нэгдүгээр хавцаа үүсгэн. За юун дээр Mac-ийн систем дээр болохоор бид нэр хавцаа үүсгэхдээ mkdir гэсэн хавцаар үүсгэж байгаа. Windows дээр болохоор MD гэж үүсгэж байгаа. За ингээд аваад хавцныхаа нэрийг үүсгэн. За тест гэж биччихье. За CD тест хавц руугаа нэвтэрж ороод хавцсан дотроо mkdir гээд backend mkdir front-end гэж бичиж өгье. За ингэж бичснийхаа дараа тухайн хавцаа Visual Studio Code дээр нээж өгье. За түрүүний үүсгэсэн тест хавцаа нээлээ. Дотор нь хоёр хавц үүссэн байна. Энэ дээр харагдаж байна. За одоо яах вэ гэхээр backend дотроо бид нэр серверийнхаа суур бэлтгэлийг хийж өгье. Нэгэсэндээ CD backend гэж нэвтэрж ороод за энэ үйлдэлийг хийхээ өмнө бид нэр Node.js-ээ суулгасан байх ёстой. Тухайн Node.js-ийг маань интернет дээрээс татж аваад суулгасан байх ёстой. За Node.js интернетээр харуулъя. За Node.js-ийг татж аваад суулгасан байх ёстой. Тэгжээж энэ хүү орчин маань ажиллана. За миний компьютер суулгасан байгаа учраас шууд үргэлжлүүлээд явъя. За npm init гэсэн командаар Node.js орчныг суулгаж өгнө. За enter дараа явчихна. За үүний дараа backend хавцсан дотор package.json гэсэн файл үүсэж чинь. За энэ хүү файл дотор нэвтэрж ороо харъя. Дараах файлаар үүсгэн байна. За одоо серверийнхаа дараагийн суур бас платформ суулгахын тулд npm install express гэж бичнэ. За ингэснээр тухайн серверийн үндсэн node modules гэсэн хавтас package log.json гэсэн файлууд бас давхар сууж өгнө. За node modules дотроо нэвтрээд орохоор дараах байдлаар файлын хэсгүүд харагдана. За энэ дээр бид нэр backend хавцсан дотроо хулганы баруун талд төчлөөрөө дараад new file гээд index.js гэсэн файлыг үүсгье. За энэ хүү файл дотроо бид нэр серверийнхаа кодыг бичих ёстой байгаа. За эхний мөр кодоо бичье. Import express from гэдэг давхар ажилтан дотор express гэж бичиж өгнө. За үүний дараагаар const app tensor express гэдэг функц бичиж өгнө. Өөрөөр алтаныг хаана. За дараагийн мөр нь болохоор app get функцэн дотроо функцийнхаа нөгөө файлын байршлыг зааж өгнө. За тэгээд таслал аваад өөрөөр алт нэгээд request rest гэсэн хоёр утгыг бичиж өгнө. За ингэснийхаа дараа функцаа нэгээд гоё алтаа нэгээд дотор нь функц авчих гэнэ. Rest send server аслаа бэлэн байдалд орлоо гэж бичээд өгье. За дараа нь const гэсэн функцаар port гэж бичээд за тэнцүү process
ENV environment гэсэн үг. За дараа нь port гэж бичиж өгнө. За тэгээд босоо 2 зураас тавиад 3000 гэсэн бичээд мөрөнд гагаад дараагийн мөрөө бичиж app list нь port тастал функц нээж хаалаа. За функцийнхаа үндсэн үйлдэлээ тэнцвүүг тэмдэг сум тавьж бичлээ. Гоё алтаа нээлээ. Одоо энэ дотор бид нэр console log гэж бичиж өгье. За console log гэсэн дээр одоо сервер маань ажиллаж эхэлсэн үндсэн серверийнхаа URL хаягийн зааж өгье. Localhost тодорхойлох хэсэг долларын тэмдэг гоё алтаа нийлээ порт гоё алтаа хаалаа. За ингэ бичээд өгнө. За энэ хүү үйлдэлээ бид нар хадгалахтай болохоор файлзнээ сэвгээ хадгална. За хадгалсныхаа дараа бэкэндийнхаа хэсгийг ажиллуулахын тулд npm start гэж бичнэ. За ингэ бичгээр алдаа заагаад систем маань ажиллахгүй npm error гэсэн юм алдааны мөрүүд гарч ирнэ. Энийг хэрхэн засах вэ гэхээр package.json файл дээр дараах засвар хийх хэрэгтэй байгаа. За нэгдүгээр тест гэдэг энэ хэсгийг тест хийн. Одоо 10 дугаар мөрөн дээр байгаа кодны тестгийг start гэж өөрчлөөд за дараа нь node index.js гэж түрүүний энэ backend тавцсан дотор байгаа index.js файлын нэрийг бичиж өгнө. За үүний дараагаар types дээр module гэж бичиж өгнө. За хэрвээ энэ 7 дугаар мөр байхгүй шинээр type гээд тодорхойлж цэгээ тавиад module гэж бичих болно. Тэгж бичихдээ энэ таслалаа мартуу зай. Хэрвээ таслыг мартах юм бол энэ хөө програм маань ажиллахгүй. За файлзнээсээ save хийж хадгалаад дахиад файлаа ажиллуулад үзье. npm start. За ингээд бол манай серверийн файл маань ажиллаж байна. За контролоо дарж байгаад энэ хөө URL хаяг дээрээ бичээд нэг клик буюу нэг дараад өгнө. За эсвэл өөрийнхөө веб браузер руу ороод localhost тодорхойлцог 3000 бичээд enter давна. За хэрвээ амжилттай болсон бол сервер аслаа бэлэн байдалд орлоо гэсэн энэ хүү текст хэвлэгдэнэ. За өнөөдрийн бичсэн кодод товчоор тайлбарлая. Нэгдүгээр мөрөн дээр байгаа энэ хүү код маань болохоор Express анги импортлж оруулж ирж байна. Нэгсэндээ Node.js ангаас Express анги импортлж оруулж ирээд 3 дахь мөрөн дээр байгаа код нь Express функцийг аппликейшн энэ хувьсгчид оноож өгнө. За үүний тусламжтайгаар 5.11-р мөр ажиллах боломжтой болно. Appget гэсэн 5 дахь мөрний функцэн дээр юу хийж байгаа юм бэ гэхээр бид нэр request буюу одоо хэрэглэгчийн хүсэлтийн дагуу хариу илгээх функц буюу result энэ функцэн дээр сервер аслаа бэлэн байдалд орлоо гэсэн текстийг хэвлэж өгч байна. За энэ React дээр бид нэр функц бичихийн тулд энэ тэнцвүүгийн тэмдэг за их багын тэмдгийг бол бас бичиж хэрэгэлдэг байгаа. За дараа нь порто зарлж өгч байна. Энэхүү веб сервер маань ямар портоор ажиллах вэ гэхээр 3000 гэсэн портоор ажиллана. За энэхүү порто зааж өгчөөд энэхүү портойгоо application гэсэн 11-р мөрөн дээр кодон дээр тухайн тэр порто консоль хэсэг дээр одоо хэвлж харуулж байна гэсэн үг. Нэгсэндээ энэ хэсгийг харуулж байна. Ингээд ажиллахаар веб маань localhost гээд 3000 порто бичихээр за дараа хэлбэртэйгээр харагдана. Сервер аслаа бэлэн байдалд орлоо гэдэг. За давхар нээсэн ч болно, хэд бол хэдүүдээ нээж болно. За ингээ өнөөдрийнхөө видеоч та бүхэн таалагдсан байвал манай сувгийг subscribe хийж дагаараа, бичлэгээ лайк дараад, коммент бичиж биднийг дэмжээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.